Нийгэмд хувь нэмрээ оруулах хамгийн оновчтой арга нь юу вэ? Тэр бумаар нь олж түүнийгээ зарцуулах уу эсвэл бусдад бэлгэлэх үү? Хэрвээ та орлого олоогүй бол бусдад бэлгэлж чадахгүй мөн орлого олоогүй байж үүрэх нь гамшиг болно. Хэрхэн өрсөлдөх чадвартай амжилттай нийгэм байхын зэрэгцээ эргэн тойрны хүмүүстэйгээ нөхөрсөг байх вэ? Та хоолндоо Райта Павасам хоёрыг хоёулангийн хийж идэж болно. Хоёуланг нь хольж идэхэд танд юу ч сад болохгүй. Гүрүүдээ таны менежментийн арга юу вэ? Миний арга бол менежмент хийхгүй байх. Амьдрах хурлын байгууллагыг олон 10 жил амжилттай удирдах байгаа хүний хувьд өрсөлдөөн мэдэрч байсан уу? Have you ever felt any peer competition? Үнэндээ би огт удирддаггүй. Би зүгээр л өөрт байгаагаа юм мэддгээ өгдөг. Энэ үед өрсөлдөөн хаана байх вэ? Та авахыг хүсэж байгаа үед өрсөлдөөн байдаг. Та өрсөлдөөнд та ямар нэг зүйлд хүрэхийг хүсэж идэг. Гэтэл энэ нь зөвхөн өгөх тухай байдаг. Өгөхөд чармаалт хүртэл хэрэггүй. Чармаалт байхгүй бол өрсөлдөөн гэж байхгүй. Саад бэрхшээл гэж байхгүй. Гүрүүдээ нийгэмд хувь нэмрээ оруулах хамгийн оновчтой арга юу вэ? Тэр бумаар нь орлого олж түүнийгээ зарцуулах уу эсвэл бусдад өгөх үү? Хэрвээ та орлого олоогүй бол бэлгэлж чадахгүй. Мөн орлого олоогүй байж үүрэх нь гамшиг болно. Тиймээс та эхлээд орлого олох хэрэгтэй гэдэг нь таны асуултаас илэрхий байна. Гэхдээ орлого олж байхдаа хязгаарыг даваагүй гэдгээ нэгтэлж байгаарай. Өөрийгөө сүйтгэх замаар орлого олж болохгүй. Тиймээс бид ажил амьдралаа тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Амжилтын нууц жор юу вэ? Амжилтын сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх вэ? Та уралдаж байхдаа зөвхөн урдах замаа хараад чадах бүхнээ хийдэг. Баруун зүүн тал руу хараад байдаггүй. Баруун зүүн талд хэн явж байгааг дахин хараад байвал та ялагдана. Та анхаарлаа төвлөрүүлэх ёстой л гэж би хэлнэ. Та мөн зүүн совинтой байх хэрэгтэй. Мөн эдгээр бүх бясалгалууд танд маш их туслана. Өдөрт 2 удаа тогтмол бясалга. Таны зүүн совин сайжрах болно. Мөн таны шинийг санаачлах чадвар ч нэмэгдэнэ. Дараа нь таны амжилт зөвхөн танаас хамаардгийг та ойлгоно. Бусдыг доош татлаа гэж таны хурд нэмэгдэхгүй. Бид өөрсдийн замаа хараад өөрсдөө 100% дайчлах ёстой юм. Үүний тулд танд хангалттай эрч хүч, энерги хэрэгтэй. Танд стрессгүй сэтгэл болон хаашаа явж юу хийхийг хүсэж байгаа тодорхой алсын хараа байх ёстой. Мөн зүүн совингийн чадвар хэрэгтэй. Зүүн совингүйгээр бизнес эрхлэх боломжгүй. Та ямар нэг амжилтанд хүрсэн амжилттай хүмүүсээс асуугаарай. Хизээ нэгэн цагт энэ санаа надад орж ирсэн гэж тэд хэлдэг. Энд л бясалгал нь бизнес эрхлэгчдэд асар их тус болдог. Мөн таны харилцааны ур чадвар нэмэгддэг. Бизнес ихэнхдээ харилцааны асуудал байдаг штэ. Ур чадваргүй харилцаагаар сайн хэлэлцээрийг ч бүтлгүүтүүлж болно. Мөн энэ бүхний дээр бясалгал танд өсөж дэвжих, бизнес тулгарч болох бүх саад бэрхшээлийг даван туулахад туслах итгэлийг өгдөг. Which can help you to grow and overcome all the obstacles that you might come across in business. Бидний бүтээдэг сүрлийн ихэнх нь тогтворгүй түргэн зангаас үүдэлтэй байдаг. Та нарын ихэнх нь тогтворгүй үедээ гинтийн шийдвэр гаргачаад дараа нь түндэ харамсдаг. Тийм үү? Энд ч мөн бясалгал туслана. Хамгийн гол нь бясалгал танд бүх эд баялагын зорилго болсон маш их аз жаргалыг авчирдаг. Танд бүх эд баялаг байгаад ч та аз жаргалгүй бол тэр их эд баялагын хэрэг гэж юу байх вэ? Бидний эд хөрөнгө тав тухтай орчин аз жаргалтай амьдралыг бүтээх зорилготой. Энэ зорилго нь биелэгдэхгүй бол тэнд ноцтой алдаа гарч ингэсэн. Тийм биз дээ. Энэ нь яг л хагалгаа амжилттай болсон ч өвчтөн нас барчихлаа гэж байгаас ялгаагүй.
Гэтэл ихэнх Most хүмүүс people do үүнийг not even анхаардаггүй. pay attention to this fact. Тэд And so яагаад гэдгийг they're мэдхгүй unhappy, хэрнээ not аз knowing жаргалгүй why they are байдаг. unhappy. Тэд эргэн They're тойрон running around гүүгээд and they байдаг, don't know гүүгээд where they байдаг, are хаашаа going, why яах they are гэж running. гүүгээд байгаагаа мэддэггүй. Gurudev, in Гүрүдэв today's corporate world, өнөөгийн компани ертөнцид success is амжилтыг measured by орлого, income, албан тушаал, your position, оролцогч талууд нийгмийн stakeholders, сүлжээгээр хэмждэг. social networks. Эдгээр нь үнэхээр The амжилт юм уу? question is that all that success is? Эргэлзээгүй. Амжилт нь тэдний бий болгосон баялаг, аливаа компани бизнес эрхлэгчийн хүртээмжээр хэмжигддэг. Гэвч нэг зүйлийг мартаж болохгүй. Хэрэв хэн нэгэн өөртөө итгэлгүй бол тэр тогтворгүй харагддаг. Эсвэл бүх талаараа айдас давсан байдаг. Би л үүнийг амжилт гэж хэлэхгүй. Миний хувьд амжилтын илрэл бол үл бөхөх инээмсэглэл, юунд ч үл буурах итгэл. Гүрүжи, миний бодож байгаа зөв зүйл болон даргын маань намайг хийхийг хүсэж буй зүйлийн хооронд би ихэнхдээ зөрчилдөөнд орчдог. Үүнийг хэрхэн удирдах вэ? Та өөрийгөө дарга. Тэгээд таны удирдлаганд ажилладаг хүмүүс өөрсдөө танаас ухаантай гэд боддог гэж төсөөлөд үзтээ. Танд маш хэцүү байх болно шүү дээ. Та ямар ч ажил гүйцэтгэж чадхаа болчихно. Эргэлзээ байх нь сайн хэрэгтэй. Даргадаа ойлгуулах ур чадвар бас хэрэгтэй. Та санаагаа хэл. Гэхдээ таны санаа буруу харин минийх зөв шүү гэж шууд хэлчих болохгүй. Эрхмээ би ингэж бодож байна. Та югмаар байна? Та яагаад энэ талаас нь харж болохгүй гэж. Бид яагаад энэ асуудлыг энэ талаас нь судалж болохгүй гэж та ингэж ойлго гэж тулгахын оронд эдгээрийг хэлэх хэрэгтэй. Бид яагаад энэ талаас нь судалж болохгүй гэж ингл компанид илүү ашигтай штэ. Та юу гэмээр вэ? Та үүнийг надаас илүү мэдэн дээ гэж хэл. Ингэж хэлэх нь тэдний эгог буулгадаг. Эдгээр чинь харилцааны л ур чадвар. Багийн ажиллагаагүйгээр ямар ч бизнес явахгүй. Ямар ч бизнест удирдагч нь захирагч байдаггүй. Харилцан зөвшөлтсөж нэг санаатай байх хэрэгтэй. Зөвлөлдөж, хэлэлцдэг байх ёстой. Бие биенээ сонсох хэрэгтэй. Бизнесийн удирдагч бүхнийг сонсдог, хардаг байх ёстой. Аливаа бизнес амжилтанд хүрэхийн тулд удирдлага нь олон саналт хүсэлт хүлээж авах нь зайлшгүй. Тэр бүгдийг нь тусгаж авах шаардлагагүй л да ядаж сонсдог байх хэрэгтэй. Гүрүдэв, таны менежментийн арга юу вэ? Миний арга бол менежмент хийхгүй байх. Аливаа зүйл өөрөө тохиолдохыг нь би зөвшөөрдөг. Гүрүжи, манлайлагчийн хувьд бид хүмүүсээ багийн сайн тоглогч байхад хэрхэн урамшуулах вэ? Багийн үр бүтээлтэй тоглогч байхад ямар чанар байдаг вэ? Багийн сэтгэлгээний нэг гол хүчин зүйл бол хүлээцтэй байдал. Та олон талт байдлыг хүлээж авах хэрэгтэй. Таны багт янз бүрийн хүмүүс байдаг. Бүгд хоорондоо ижилгүй. Гэхдээ нэгдүгээрт та тэдэнд хүлээцтэй хандах хэрэгтэй. Хоёрдугаарт удирдагчийн мэдлэг, чадварт эргэлзэх хэрэггүй. Хэрэв та удирдагчтай эргэлзэж байгаа бол яаж нэг баг болох вэ? Багийн ажиллагаа гэж байхгүй болно. Гуравдугаарт зорилгоо тодорхойлсон бол тэр зорилгоо дахин санаж явах хэрэгтэй. Хамт ажилладаг хүмүүстэй болон тэдний зан араншин тэгтлэх анхаарах хэрэггүй. Хэрэв таны зорилго хамгийн чухал юм бол энэ нь бусад бүх зүйлийг тантай хамт танд авчирдаг. Гүрүдэв, корпорацийн ертөнцид хэрхэн өрсөлдөх чадвартай, амжилттай нэгэн байхын зэрэгцээ эргэн тойрны хүмүүстэй нөхөрсөг байх бай. Тийм ээ, эдгээр нь таны хоёр өөр тал. Та хоолндоо Райта, Павасан хоёрыг хоёуланг нь хийгээд идэж болно. Хоёуланг нь хольж идэхэд танд юу ч сад болохгүй. Тийм үү? Нэг нь давстай нөгөөх нь чихэрлэгч гэсэн та хоёулангаас нь таашаал авч болно. Үүнтэй адилаар нөхөрсөг инэрэнгүй байх үедээ тийм л бай. Мөн өрсөлдөх үедээ ч өөрийгөө 100% дайчил. Өрсөлдөөн заавал атаархал эсвэл ямар нэгэн сөрөг мэдрэмжээс үүдэлтэй байх албагүй. Өрсөлдөөн гэдэг бол та чадах бүхнээ хийж яана гэсэн үг. Үнэн дээр та өөртөө өрсөлдөж байгаа юм. Хэдийгээр та өмнө нь хийж байсан ч энэ удаад илүү сайн хийхийг хүсэж байгаа юм. Хамаагүй дээр хийхийг хүсэж байгаа юм. Тиймээс та гүйцэтгэлээ бусадтай харьцуулаад байх хэрэггүй. Хэрэг бусадтай харьцуулахыг хүсэж байгаа бол зөвхөн өөрийгөө сэтэлжүүлэхийн тулд л тэгэх хэрэгтэй. Мөн та бусдыг хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Хэрэв тэд танаас илүү хийж байгаа бол та тэдэнтэй нөхөрсөг байх болно. Энэ нь таныг амьдралдаа илүү ихийг сурахад тусалдаг. Сайн харилцаа өрсөлдөөний үед ч хിവэрэ байдаг.
to competitive spirit. Өрсөлдөгч байхын тулд та зайлтай, бүдүүлэг байх In order албагүй. to be competitive. Бид ихэвчлэн өрсөлдөөнийг увайгүй, бүдүүлэг, хэрцгий байх ёстой гэж ойлгодог. We need to be ruthless. Үгүй ээ, та ийм байх албагүй. Амбиц хүнийг зорилготой хүрэхийн тулд тайван бус болгодог. Сэтгэлийн амар амгалан амбиц хоёр хамт байж болох уу? Тийм ээ. Yes. Сэтгэлийн амар тайван байдал танд амбицтай хүрэх итгэлийг нь өгдөг. Зөвхөн амбицтай байх нь таныг мэдрэлийн хямралд хүргэж болзошгүй. Танд амбиц байгаа ч та түүнийгээ биелүүлэх боломжтой гэдэгт нь итгэдэггүй. Эсвэл танд тэр замыг сонгох дотоод хүч тэнхээ байдаг. Инхээр эдгээр нь таныг юунд хүргэж болох вэ? Мэдрэлийн хямралд. Нойргүй шүнүүд. Ямар нэг зүйлд хүсч тэмүүлэх нь дотоод хүч чадал, амар тайван байдал, эсвэл инрэл нэгүсэлд хор хөндрөөл учруулдаггүй. Our peace, our compassion. Бид нар бүгдээрээ л амьдралын нэг хэсэг. Гүрүдэв. Корпорацийн амьдралд их хэмжээний мөнгө алдар нэр эрх мэдлийг санал болгодог. Энэ бүхэнд тэмүүлсний дараа хүн оюун санааны дээд мэдлэгт хүрлэг үү? Тийм бол хэрхэн хүрдэг вэ? Ариун цэврийг сайн сайхан таны ажил хор хөнөөл учруулдаггүй зү. Үнэн дээр энэ нь таныг дэмждэг. Үүн шиг оюун санааны дасгал бясалгал танд дотоод хүч чадлыг өгдөг. Ямартай ч та 6-аас 8 цагийг унтаж өнгөрөөдөг. Унтаж явахдаа ажиллаа хийдэггүй зү. Тийм үү? Та хоногийн 24 цаг бизнесээ хийдэггүй гэдгийг чинь би хэлж чадна. Яг үүн шиг ухамсартайгаар амарч тайвшрах, бясалгал хийхэд хідэн хормыг өнгөрөөж дээдийн мэдлэгт цаг зарцуулдаг байх нь таны бусад зүйлийг бүрэн дүүрэн болгодог. Тэгэхээр гэгэрсэн бизнес эрхлэгч байж болно гэсэн үг үү? Тийм ээ, тийм. Кабир ажилчин нэхмэлчин байсан. Мөн та гуталчин Мачаг харж болно. Кумбара тоогоо хийдэг гэгэрсэн гигантэн байсан. He was an enlightened saint. Үүнтэй адилаар олон яруу найрагчид ч байгаа. Олон мэрэгжил, баг мэрэгжил бүрд гэгээ мэдлэгтэй гэгэрсэн хүмүүс байдаг. In wisdom who have got enlightenment. So Ажил мэрэгжил бүхэн гэгэрлийн зам мөрд сөргөөр нөлөөлдгөө гэж бодох хэрэггүй. To be counterproductive to spirituality. Хэрвээ та ёс зүйтэй хийж байгаа бол шүү. Харин ёс зүйгүй хийгдсэн бүхэн оюун санааны хөгжилд саад болох нь гарцаагүй. Гүрүүдээ байгууллагууд ажилчдаа хэрхэн бизнес эрхлэгч сэтгэлгээгээр удирдах вэ? Хамгийн түрүүнд энэ бол тэднийг сүйдрэлж буй мод. Тэгээд тэд энэ модыг арчилж тордох хэрэгтэй гэдгийг ойлгох ёстой. Хүн эрхэлж буй ажилтай холбоо хамааралтай гэсэн хандлага байх ёстой. За би ажил хийж гин хариуд нь би юу хэрэгтэйг аваад эндээс явна биш. Ажилтайгаа холбоотой хамааралтай гэсэн мэдрэмж байх хэрэгтэй. Дараа нь хүндэтгэл байх ёстой. Өөрсдийг нь тэтгэж хоолж байгаа зүйлийг хүндлэх хэрэгтэй. Танд шим тэжээл өгч байгаа болохоор та үхрээ тэжээх нь зайлшгүй дээ. Мөн та түүнтэй холбоо хамааралтай гэдгээч мэдэрдэг. Үүний адилаар бизнес таны амьдрал, гэр бүлийг тань тэтгдэг. Хэрэг та бизнесээ уналтанд оруулахыг зөвшөөрвөл эцэст нь та төгсгөлийг хүлээж авах нь дамжиггүй. Олон гигантын ажил бол мөргөл гэж хэлсэн байдаг. Хэрв та ажлаа таныг тэжээж буй их үүсвэр гэж хүндэтгэж хандвал энэ нь маш их өөрчлөлтийг авчирдаг. Өөрсдийн хичээл зүтгэлдээ бүрэн үнэлүүлж танигдж байгаагаа хэрхэн мэдэх вэ? Хүн өөртөө итгэлтэй, авьяас чадвартай байх тусам өөрсдийгөө танигдж үнэлэгдэхгүй байна гэж боддог. Энэ нь та өөрийн чадвартаа итгэлтэй байгааг харуулж байгаа юм. Үргэлжлүүлээд л. Та бэлэг авах үедээ түүнийг авах хүндтэй нэгэн биш гэдгээ мэдэрдэг. Учир нь танд хэрэгтэй зүйлээс нь илүүг танд өгдөг. Энэ нь таныг даруй болгодог. Шагналын тухайд бол өршөөл ивэл бэлэг хоёр ялгаатай. Тэнгэрлэгээс авах инрэл нэгүүлсэн нь бэлэг байдаг. Танд авч байгаа зүйлээ
хүртэх ирэхгүй гэсэн мэдрэмж үргэлж байдаг. Энэ чинь аз жаргалтай амьдралын илрэл. Гэхдээ таны ажил үйлсийн тухайд та хангалттай шагналт хүртээгүй гэдгээ мэдрэх нь танд маш их авьяас байгааг харуулж байгаа. Та илүү ихийг илүү сайнаар хийж чадна. Нэг л өдөр таны хичээл зүтгэл үнэлэгдэнэ гэдгийг санаарай. Өнөөдөр биш ч хэдэн өдрийн дараа эсвэл маргааш. Гүрүдэв, удирдагчийн хувьд даруухан байхаар хүмүүс намайг байдгал нэг хүн гэж хүлээж авдаг. Харин хатуу чанга байхаар намайг бусдыг ойлгодоггүй гэдэг. Энэ байдлыг хэрхэн зохицуулах вэ? Дотоод сэтгэлээс сонс. Хэрвээ та инэрэнгүй байгаагүй бол таны дотоод сэтгэл таныг дотроос чинь хатгадаг. Бусдын хэлснийг март. Бусдын хэлсэнд тийм их анхаарал авах хэрэггүй. Хүмүүсийн үзэл бодол өөрчлөгддөг, сэтгэл нь өөрчлөгдөн. Тэдний сэтгэгдэл хорвын зурлал өөрчлөгддөг. Бид үйлдэлээ бусдын үзэл бодол, тэдний мэдрэмж, сэтгэл хөдлөлд тааруулж нийцүүлээд байвал хаач хүрч чадахгүй. Бид өөрсдийгөө дотоод ухамсараа сонсох ёстой. Өөрийн ухамсарыг даг. Хүмүүсийг ажлаас нь халах хатуу шийдвэр гаргах үед хүм чанараа алдаж байгаа юу? Үүнийг хэрхэн удирдах вэ? Хэрэг та бизнесээ аврахын тулд зарим хүмүүсийг цомхотгон халах шаардлагатай бол үүнийг хийх л ёстой. Үүнд хийх сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй. Хэрв таны бизнес суурьж эхлэх юм бол та тусалж чадах байсан хүмүүстэй ч туслах боломжгүй болно шүү дээ. Тийм ээ? Та тэдэнд илүү сайн зүйл өгч болно. Та ажлаасаа гарч буй хүмүүстэй хамгийн сайн хийж чадах зүйлээ хийж өгөөмөр сэтгэлээр үдэж болно. Эдгээр хатуу шийдвэрүүд нь хүмүүсийн амьдрал, карьерт муугаар нөлөөлнө. Тэгэхээр удирдах хүмүүс ийм шийдвэр гаргасныхаа төлөө муу үеийн үр хурааж байгаа юу? Хэрвээ та ийм шийдвэр гаргах хэрэгтэй бол энэ нь муу үеийн үр эсвэл өөр юу ч авчрахгүй. Та өөрийн боломж хэрэгцээг мэдэх ёстой. Та бүх хүн амыг тижээж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Хүн бүрийн амьдралд санаа тавьдаг дээд хүч байдгийг санах ёстой. Хамгийн сайн чадах бүхнээ л хий. Хэрв дэлхийн ертөнцийн бүх үлсгэлэн хүмүүсийг хоолдохгүй юм бол би өөрөө юу ч хийхгүй гэж бодож байгаа бол та бусдыг хооллож чадахгүй өөрөө унаад өгнө тийм биз дээ. Бид эдгээр асуудалд боддоор хандах ёстой юм. Сэтгэл хөдлөл өөрийн байх ёстой газараа байх нь эргэлзээгүй. Гэхдээ дээдийн мэдлэг сэтгэл хөдлөлөөс дээгүүр тавигдах ёстой. Гүрүүдэв ойрын үед хүмүүс хувийн болон мэргэжлийн тал дээр уналт мэдэрсээр байна. Итгэл найдвараас сэргийх аргуудыг бидэндээ хуваалцаач. Хэн нэгэн хүн хүнд хэцүү цаг үед тулгархад энэ нь яг тэр хүндээ маш хэцүү байдаг. Давж туулах аргагүй мэт байдаг. Харин яг тэр ижил зүйл нь эргэн тойрны бүх хүмүүст тохиолдох нь хүмүүсийн даалд ухамсарын хаа нэгтээ тайтгарлыг бий болгодог. Би ганцаараа биш юм байна. Бусад хүмүүс ч мөн зовж байна. Тэд ямартай ч энэ асуудлыг шийдээд усны мондолд гарч чадаж байна гэж харагддаг. Тиймээс нүд чихээ сонор соргог байлгаж биднээс доор нөхцөл байдалд байгаа хүмүүсийг олж харах хэрэгтэй. Бид хамаагүй сайн байгаа. Ингэж харахад танд маш их итгэл найдвар төрдөг. Гэхдээ миний бодлоор энэ бол хамгийн зөв байдал биш л дээ. Гэхдээ л ядчил ямар нэг зүйлд хүрнэ тэдэнд баг зэрэг итгэл найдвар төрүүлж байгаа юм. Би дахиад хэлье. Бясалгал, оюун санааны мэдлэг, мэрэгэн ухаан маш их ач тустай шүү гэдгийг би дахиад хэлье. Бхагавад Гитаг унш. Гитаг асар их үүрэг хариуцлага хүлээсэн дайчин Аржунд өгсөн. Үүнийг лам хуврагт заагаагүй. Гитаг игэл гэр бүлтэй хүмүүст биш лам хувраг даяанч хүмүүст зориулагдсан гэж хүмүүс боддог. Үүнийг асар их үүрэг хариуцлага хүлээсэн нэгэнд заасан. Итгэл найдваргүй өдрүүдэд Гитаг унших нь маш сайн хэрэг болно.
мэрэгэн wisdom ухаан, and бясалгал, meditation. нийгэмдээ And туслах. social service. This is Эдгээр нь таны another оюун санааг aspect өндөр in байлгах life амьдралын that өөр can, талууд байдаг. keep your spirits high. Тусламж Reach хэрэгтэй out to нэгэнд those who are тусал, in need. тэдэнтэй Share with хуваалц. them. Та When you хуваалцаж start эхлэхэд sharing, you таны find дотор ямар нэг an үл unseen үзэгдэх хүч чадал strength or нэмэгдэж power байгааг та мэдэрдэг. that rises from within you. Гүрүдэв одоо бүх зүйл нэгдэж хүмүүс ажилдаа эргэн орж байна. Зарим нь баг зэрэг айдастай байна. Байгууллагаа дэмжихийн тулд удирдагч манлайлагч нар юу хийх хэрэгтэй вэ? Өнгөрсөн үеийн Memory дурсамжаа of орхих, stifling times. урагшил, Move on. There's a ирээдүй bright future гэрэлтэж is байна. there. Танд And you хийх have зүйл lot to маш do. их байгаа. Those tides have Тэдгээр subsided. давлгаанууд аль хэдийн намжсан. Бид We must move урагшлах ёстой.